Сайн байцгаана уу? За өнөөдрийн хичээлээ бүгдээрээ дахин нэг байгаль зурх болно. Ингэхдээ бүгдээрээ нэлээд нарийн ажиллагаа сурах болно. За оюун түрүүнд бүгдээрээ хоосон дээр хар зураг гаргахаас илүүтэйгээр эхлээд дэг өнгөөр таглана. За таглахдаа томхон шиг багсаад ирж байгаа. Мэдээж багсаахгүй бол бирээрээ зурж болно. За яг нэг иймэрхүү ягаандаа өнгө үсгэх хэрэгтэй. За тэгээд энэ өнгөөрөө хоостой бүхэлдэн таглацгаая. Зэргийн ягааг. За энэ өнгө маань юутай төстэй байх вэ гэхээр одоо нэг цас маань өвөл нэг тийм хүйтэн дулаандаа өнгөтэй байдаг да. Нэг тийм яг цэнхэр гэхэд цэнхэр биш. Тэгсэн хэрнээ нэг тийм дулаахан ягаанд өнгөтэй. За яг тэр өнгөний төсөөлөд бүгд өнгөө нарилцгаая. За энэ фон маань яг жиг байх алдахгүй. Ерөнхийдөө энэ өнгөөрөө гоё талбайгаа бүхэлдэн бодхон чухлаа. За ингээд бас нөгөө дөрөв талыг бодож болно. За ингээд ойролцоогоор ерөнхийдөө бүх талбайгаа бодож дууслаа. За ингээд маш гоё жиг ойлсон байна. Одоо бүгдээрээ хар зураг гаргана. За саяны том багсаа усан талаа хийлээ. Тэгэхгүй бол маш удаан хэлдэг байгаа шүү. За хар зураг гаргахын тулд бүгдээрээ ийм нарийн бирээ бариад агаан цэнхэр цаний цэнхэр өнгөө яагаад олж байгаа хүрээ ягаан өнгөөр хар зураг гаргацгаая. Тэгэхгүй бол акриликын дээр маань ингээд нартан байгаа дэр нь харандаа гарахгүй. Тэгээд мөн шууд ингээд өөр бараан өнгөөр хар зураг гаргачих юм бол жоохон онцгой харагддаг. Тэгээд дээрээс нь дараа нь дарагдах хэцүү учраас хамгийн ойролцоо өнгөөр ингээд маш юм шингэн байдлаар усан бодог шиг хар зураг гаргацгаая. За өнөөдрийн зурагт маань юу байрлах вэ гэхээр за ингээд нэг гол хавцаанаас нь бүгдээрээ бушаа дөрвөн зураарай. За ингээд бод байрлана. За эхлээд бүгдээрээ яд үлийн модныхоо нөгөө нэг яг голуудыг нэг хэлж гаргачаад тэгээд дээрээс нь мөчрүүдийг нэмж идэг шүү. Тэгээд тийм учраас нэг эхлээд байрлацгаая. Ингээд салуулж байгаа хэлбэрүүдийг нь тод гаргацгаая. Үлдснийг нь ерөнхийдөө яг нэг зурах явцдаа бас нэмээд явчих болно.
Яагаад ингэж тийшээ олон мод байгаа учраас жагаад хэлж байна. За өлийн байгаль гэхээр л дандаа мод байгалаагаа дахаар жоох утгатай. Тийм учраас бүгдээрээ удаад зураг дээрээ байшин үзье. Ito байшин гэваа сүйр найцаг дэлж. Энэ жижигхэн хөрхөн дүнзэн байшин. Өлийн байгаль зохиомжтой харагдана. За одоо бүгдээрээ хар зураг энэ гаргасан энэ хар зураг хатаагаад хоёр дахь шууд нарийн зурцгаая. Тэгэхээр бүгдээрээ хэдэн минут хүлээцгээе. За одоо бүгдээрээ ерөнхий хар зураг гаргасан учраас энийгээ тодруулаад өшөө нарийн хийцгээе. За инхийн тулд бидэнд харанг мөн улаан хэрэгтэй. Ингээд бороо үсгээд баг зэргийн синхрон ингээд дөнгөж зөвлөлөд өгцгөө. Ерөөсөө одоо энэ нь яг эцсийн байдлаар ингэж харагдана гэсэн үг биш. Ерөнхийдөө яг нөгөө модны гоё хэлбэрийг нь жоохон бараанаар дараа биднэрт өөрсдөд хар зурагт хүрэхгүй амар болно гэсэн үг. Бүгдээрээ ингээд биер нь ингэж тод гарахгүй нарийнхан гарахгүй байвал яадаг вэ гэхээр энээрээ усаа яг гоё тааруулж агаад тэгээд үзүүрийн ингэж яг юм босоо хэлбэр байж байгаа чирдэг шүү. Тэгэхгүйгээр ингээд жоохон хавтаагаар чирчих юм бол энэ маань яг нарийнхан гарч чаддгүй. За дахиад хязгаар. Энийг ерөнхийдөө яг өөр жижигхэн цаасан дээр биерээр маш олон удаа татаад ангууд яг биенийхээ даралт нарийнхан үзүүрийг мэдэрч чаддаг болдог. Тийм болохоор бид насал хэрэгтэй. Ерөөсөө олон дахин давсан тохиолдолд бид энийг маш сайн чаддаг болно. Магадгүй эмэгтэйчүүд маань одоо нүүр бодлын техник контур зурдаг бол энэ контуруудыг бас аягүй сайн хийдэг. За одоо ингээд модны маань ерөнхий мөчрүүд маань яг ингэж нэг тийм шулуун биш те. Ингэж авч аваад ингэж жоохон гарч чирхээсэн байвал өчрүүд маань илүү бодтой болж байгааг анзарч байгаа. За цаанаага зарим модыг л тодруулъя. Цаашаа болох тусам нөгөө асуултынхаа хуулиар ерөнхий юмнууд маань нэлээд ерөнхий бүдэг болж ирж байгаа. За одоо энэ байгаа байшингаа бүгдээрээ хар зургийг нь дахин тодруулцгаая. Мэдээж уул болохоор дээр нь засмал галуурсан байна. Тэгэж айлын чин цонхтой байгаа. Цонхыг дүрсэлцгээе. Үзэн байшингийнхаа зэрэг хэсгийг хар зураг анхнаасаа тодорхой гаргахчвал бас амар байдаг. Яг иймэрхүү нарийн зураг дээр. Манай өмнөх зургууд болохоор яг юм нарийн ширээ гэхээсээ илүү ерөнхий будагтайгаа танилцах зорилготой зургууд байсан.
байшингийн ном ерөнхий хэлбэр. За модны ном дурсад гараад ирж байгаа. За нэг нь нэлээд шимээ явсан учраас ингээд бодох нь хатж байна. За одооноос бүгдээрээ арай жоохон юм хавтгай том бирээ барьж байгаа. Хамгийн анх юм суураа тавьсан зөвхөн найруулцгаая. Өмнөх зургаатай бодвол энэ зураг маань нэлээд реалист зураг болох ёстой. За реалист зураг маань нэг өмнөх уран зургуудаас юугаараа ялгаатай байдаг вэ гэхээр бичил тайрсангүй бага байдаг. Ерөнхийдөө нэг тийм илсэн илгэлт ихтэй зураг гэсэн үг. За энэс маань яг сайн өмнө ялгахдаггүй над зэрэг цайруулж өгсөн. За өөртөө үзэгдэх төдийхнөр ерөнхийдөө хард моднуудынхаа дэшегээ нөө цас тогтсон байгааг нь илэрхийлэх бичлэлтүүд хийж өгөх хэрэгтэй. За одоо ингээд нөгөө цэнхэр өнгөн дээр маань яг сайн мэддэхгүй байгаа учраас бүгдээрээ артлынхаа фоныг гоё нарт тусч байгаа тэр орчныг бүрдүүлж өгцгөө. За одоо бидэнд юу хэрэгтэй вэ гэхээр саний нөгөө нэг ингээд нөгөө цэнхрээр сайн анзаарахгүй байсан учраас бүгдээрээ шууд артлынхаа тэмдэглэл орцгоё. За ингээд шар өнгө мэдээж жоохон ягаан өнгө нэмээд болдог шар туяа үсгэцгээе. Ханив тоорын өнгө үсэж ирлээ. За шар өнгөө баг зэрэг нэгцгээе. Арай л итгэж харагдаж байна тийм үү? Дахиад жоохон цагаан нэгцгээе. За одоо энэгээр яг юу гэхээр модын маань цасаа орхиод ингээд яг одоо энэ зурсан моднуудынхаа дээр гээд нөгөө цас тогтсон байна гэж төсөөлөөд бүгдээрээ артлаас нь гэрэлтэх тэнгэрийг хийж өгцгөөё. За энэ хэсэг маань хичнээн ингэж нөө нэлээд бичлэгтэй явж байгаа хэрнээ яг ингэ ойртоод харах юм бол бас тэгтлээ их овоош тойсон юм байхгүй. За тушаага дахиад жоохон зургийг харах юм бол яг юу зурж байгааг ойлгох болно. Яг энэ хүчрүүдийн ард дуу магадгүй орж ирлээ. Шар өнгөө хатсныхаа дараагаар дахиж нэг явах юм бол энэ артлаас гэрэлж байгаа маань бүр гоё тод болчих болно. Гол яг цэнхэр өнгөн дээрээ баг зэрэг гэрэлтэй ногоон болоод байна. Бүгдээрээ акрилик будгийн техникийг сайн эзэмшсэн тохиолдолд ямар гоё будаг болохыг ойлгох болно. Энэ зургаар маш олон зураач бүтээлээ төрөвдөг. Одоо яг орчин үеийн голлох будаг болчиход байгаа. Яагаад гэвэл одоо орчин үед ерөөсөө бүх юм хурдтай болсон. Тэгж яхад тосон будгийг хатахыг хүмүүс хүлээхэ болчихсон цаг үе. За одоо бүгдээрээ энэ хэсгийг хатахыг хүлээж ийн гэж өөр юм хийхгүй суугаад байхгүй.
Ерөөсөө хатгыг нь хүлээнгээ үлдсэн хэсгийг нь зурцгаая. За саяны анх найруулсан шар дээр баг зэргийн ягаан шараа нэмээд одоо гол руугаа орох тусмаа яг эндээс нөө нар жаргаж байгаа үе гэж төсөөлөн тодруулж хэцгээ. За одоо энэ моднууд дээрээ мөчрөөс дээрээ дарсандаа ч зүгээр. Яагаад гэвэл анхнаасаа тот хийсэн маань яг тийм учиртай. Одоо хичнээн дээгүүр нэг удаа бодог явсан ч гэсэн артлаасаа гэлдэж харагдаж хар зураг авч үлдэхэд бол хийсэн байгаа. За одоо бүгдээрээ гадналыг нь дахин хэрэгцгаая. За одоо бүгдээрээ яг энэ шар өмнөдөө бүгдийг хатгаад үлээ. За хүлээгээ. Одоо байшингийн деталийг хийцгээе. За яг энэ анх найруулсан модоо зурж ирсэн энэ хар бороо дээрээ шар өмнө хийцгээе. За мөн цэгийн улаанг. За яг гоё модны бороо гарч чагаад тэгэнгүүт яг энэ хамгийн бараа хэсэг гэж үзээд энэс цаашаа бүгдээрээ цайрна. За одоо ерөөсөө энэ бараа өнгийг цайруулахын тулд энэ тод өнгөдүүдийг ашигладаг. Тэгэхгүй нөө шууд цагаан өнгө ашигласан тохиолдолд өнгө маань нэг тийм
цайрахаасаа илүүтэйгээр юу болж ирдэг? Нэг тийм саарл дуу болдог учраас тод өнгийг цайруулахын тулд шар өнг ашиглаж байгаарэ. Одоо хэрвээ цэнхэр өнгийг цайруулах тохиолдолд цайр цэнхрээ нэмээд хэрвээ болохоогүй бол дээрээс нь цагаан өнг нэмнэ шүү. Ингээд яг чиний борч гэлээ гэж яг бүтнээр буцсан юм шиг биш, ингээд баг зэрэг юм гоё гэрэлтийг нэмээд шигээ өшөө цай. Мэдээж нэг ядам байж тараад цаад гэх. За одоо дахиад бараа харууноос авч байгаа. За энэ хэсгийг нь нарийн бэрээр хийж болно. Миний болохоор хатга бэрээр ашиглалаа. Яг энэ нэрийн батал хэсгүүдийг гоё бараа болгоод өгье. Яг нөгөө нэг анх модны хэлбэр гаргаж ирсэн хэсгүүдээ харангуй жоо таталтаа. За нартлын хэсгүүд маань нэлээд бодгон жоо өгтгөн болцсон учраас хатхыг нь хүлээнгээ модтой засцгаая. Зэргийн улаан өнг оруулаад өгөх хэцүү бэр. Нөгөө нарийн хэсгүүд нь орчихсон учраас эднэрийг ингээд яг хонхонгод татхад моднууд маань их гоё бүтэн харагдаж байгаа. Нэлээд байтан байна. Энэ удаад бүгдээрээ цагаан өнгөөрөө авталтаа биш, одоо модон дээр ажиллацгаана. За ингэж байгаа цэнхэр өнгөө. Эхлээд дан цэнхэр өнгөөрөө хийгээд баг багаар нэмэх маягаар явна. За энэ цэнхэр өнгө маань ингээд харьцуулаад үзэнгүүт хэтэрхий бодит бус өнгө харагдаж байгаас тийм учраас энийг баг зэргийн бодиттой болгохын тулд өөрөөр хэлбэл эртүүлнэ гэсэн үг. За улбар шар өнгөөс баг зэргийн нэг хэрэггүй байна. За нэг тийм бараан дуу өнгөсгөө. За энэ асад байгаа бодны завсыг зурхад нэг мод өгчтэй байна. Ингээд гоё бичлэгтэй хөөсгөр сахуулаад ямаа гоё юм шиг. Яг энэ модны энэ модод яг гол модод байшингаас бусад хэсэг маань яг ингэж нэг бирний маань бичлэлт яг таг харагдах ёсгүй. Яг ингэж нэг жоохон ууссан маягтай зурхгүй бол зураг маань ингээд яг харахад яг мод гэхээсээ илүү яг бирээр ингээд товчсон юм уу гэж боддог байхгүй юу?
Тэгэл юм баг зэргээр гоё уусгаад юм жижиг бичлэгтүүд хийж өгөх хэрэгтэй. За алсан тариас байгаа модыг ч гэсэн яг ийм өнгөөрөө гоё үзүүрүүдийг ингээд өгөх хэрэгтэй. Одоо нөгөө нэг нар цаанаас тусангууд яг ингээд бүх биетийн маань ингээд хүрээнд их тийм гоё дулаахан өнгөтэй болдог шүү дээ. Яг тэрийгээ төсөөлөл эцгээ. За ингээд энэ гаднах юм үзүүр хэсгүүд нь яг тийм улбар шаардуу байж байгаа. Тэгээ зүгээр яг юм цас богнорсон хэсгүүд нь болохоор арай жоохон хүрийн ягаандууд туяатай шүү. Энэ ягаанууд нь. За тийм яг юм өчүүхэн яасан ялгаа байгаа. За би одоо ингээд нэг сайхан цэвэрлж байгаа. Тэгээд цаанаас тусч байгаа нараа улам тоцгож өгцгөөе. Шарунг авлаа. Цагаан тоолж аваад дараа дурс хийцгээе. Ард байгаа гэж төсөөлөө.
босод байгаа моднууд дээрээ бага нэмээд хасныхаа дараа нөгөө цасныхаа нэг хийцгээ. За одоо хэрвээ ингээд нөгөө шар онгоо тавьсан чинь цэгэр дээрээ сайн барахгүй байвал энэ процессыг хэмжиж удаа давхуулж явж болно. Гэвч манай өөрөө тоглох өнгөтэй бүдэг учраас яг тэр нь баг зэрэг цайгаад байх магадaltaй. За нөгөө анхны тавьсан цэнхэр өнгө дээр маань шар өнгө ингэж гоё тод болж байгаа шүү. За одоо нөгөө цас маань өөрөө цагаан өнгөтэй эргэн тойрон дах бүхэнгөө ойлгодог учраас ингээд цаанаас гэрэл тусч байгаа нартай байгаа тэр дулаан туяа цасны дээр маань байж харагдаж байна. Мэдээж модон дээр маань бас тодорхой хэмжээгээр нарыг ярих гоё шараар байж харагдаж байгаа. Тэгээд ерөнхийдөө яг орчингоо төсөөлөөд бүгдээрээ зургууд бага нэмсээр байгаа зураг маань улам гоё бодтой болдог. Хайнес гэрэл тусч байгаа. За биер маань юм гоё цэвэрхэн байгаа дээрээ цагаан өнгөө шар өнгөтэйгөө нэлээд гэрэлтэйгээр авч агаад нараа улам тод болгоцгоо. За одоо ингээд тэнгэр дээр нэм цайвар хэсгүүд бас нэмэлт тусам зураг маань улам гоё амарч байгаа зарж байгаа. Ингээд зураг гэдэг бол ерөөсөө шууд зураад дуустдаг юм биш. Багаар нэмсээр байгаа л дуустдаг. Үйл явц учраас бүгдээрээ гоё. Ингээд яг хаана нь юу нэммээр вэ? Тэрийгээ өөрсдийнхоороо нэмээд зураг улам гоё амруулаарай.
одоо ингээ ягаан өнгөө нэмцгээгээд бүгдээрээ цасан дээрээ тусгал үзьгээ. За наашлах тусмаа яг шар өнгөө багасаад цагаан цавир цавирлуул. Бидний анхны яг суурь тавьсан өнгө маань өөрөө застай маш төстэй байсан учраас ингээд бац зэргийн гэрэл тавиад өгөхөд яг гоё засны маань уур амьсгал орж өгч байгаа. Ингээд гоё өнгөөр ширээд өгцгөө. Ингээд маш олон өнгө ингэж олон давхар явснараа голоос нь яг бидний өөрсдөө найруулж чадхааргүй өнгө үүсэж байгаа нь хамгийн гоё ололт. Дээрээ зургаандаа дандаа энэ нарийн бэрээрээ дараа нь үсээр байгаа зураг тасгацгаая. Ерөнхий ингээд орчин маань яг болсон гэж үзсэн. За одоо яг ийм улбар шар өнгөөрөө бүгдээрээ одоо эцсийн удаа гоё хар зургийг гаргаж өгцгөөе. Гоё эсвэл шүү улаан өнгөөр хийгээд өгөх юм бол цаанаас гэрэлцэж байгаа тэр гоё уур амьсгал нь үүснэ. За одоо харин энэ алсад байгаа модтыг болохоор ийм улбар шар, өшөө ийм цайвар шар өнгөөр хийх юм бол гол болно. Тийм байгаа зэрэг алсад байгаа мэдээд. За магадгүй саяны тэр
тэр цайвар өнгөөрөө маш шингэлэхнээр энэ тэнд нь өчигнөө дэмжих юм бол яндаа энэ зургандаа гоё уус шингээд зураг маань детальтай гүйцэд болж харагдана. За хичнээн ингээд модод маань ингэж олон хүчтэй байдаг ч гэлээ. Бид нэр ойд хойгоо харангууд мод бүрийн хүчээр харагддаг шүү дээ. Зөвхөн ойр байгаа л харагддаг учраас зөвхөн яг ингэж нэг нүдэнд тусч агаад ойр байгаа тэр ганц модоо маш сайдар тодруулаад гэснийг ингэж гоё ганц хоёр ингэж энэ тэнд нь хийгээл бүгдийн зураг шаардлага байхгүй. Манай бараг болчлоо. Энэ дээр бацыг цагаан өнгөө лагаад ингээд чигцгой. Асад байгаа юм маань тод болоод ирэхээр ерөөсөө нөгөө хол байгаа тэр орон зайгаа үүсгэж чадахгүй байна. Ингээд компьютерлж. Ингээд хэрвээ биер нь ингэж гоё нарийн гарахгүй зурлаад байх юм бол ерөөсөө усны багцсан гэсэн үг шүү. Бага ганцаар хийж үзье. Мод хийж үзье. Одоо бүгд ийм мөчрөө зурсан учраас цагаан өнгөө бариад цэгэртэйгээ одоо энэ зарим мөчрүүд дээрээ гоё цас нэмж өгцгөө. Тэгэхээр цагаан өнгөө мөчр зурсан гэсэн үг. Энэ мөчрүүдийнхаа зөвхөн яг дээд хэсэгт нь гоё цагаан өнгөөрөө контролч өгье. Тэгэхээр одоо бүгд яг жигт тийм байх юм бол харагдахгүй. Тэгэхээр яг ганц хоёр гол гэж бодож байгаа юм шиг үзээрэй гэж үзье. Өнөөдрийн хичээл маань дуслаа. Баяртай. Багштайгаа зураг уулзаарай.